өрг имэн үзүүлж байна. Бизнес үүрэг нэвтрүүлэг энэ удаа оюутлогоо компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Баясгалан урьж ярилцлаа. Тэрээр өнгөрсөн оны 11-р сард засгийн газрын сонгон шалгаруулалтаар оюутлогоо компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ажиллаж байна. Тэрээр өмнө нь Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод JP Morgan, Nomura Securities International хөрөнгө оруулалтын банкудад ажиллаж байсан туршлагатай. За сайн байна уу? За сайн байна уу? За ажлын амжилттай юу? Бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань ярилцсан баярлалаа. Оролцуулж аваад маш их баярлалаа. Монголд ирээд хэдэн сар болж байна? Монголд ирээд одоо 3 сар. За Монгол ямар байна? Монгол гоё нөө одоо цагаан гаргуулаараа тэ гэрэнтэйгээ цагаан гөрөвлээд ер нь гоё лаа. Одоо яг ийд нөгөө карантинд тавигдаад соларч эхэлж байгаа яг л нэг юм бужигддаг үеэлээ л да. Монголч бас л тэгэл ковидгүй байвал бас бужигддаг штэ. За ороод тахтай ярьцгаая. За оюутлогын тузын гишүүнээр бол 2020 оны 11 сард гээд өнгөрсөн 11 сард томилогдсон юм байлээ. Анх удаа Монголын засгийн газраас сонгон шалгаруулалт зарлахад 40 хүний анкетаас өөрөө шалгарсан юм байлээ шүү дээ. Тэгэхээр тузын гишүүний ажлаа аваад бол удаагүй байгаах. Тузын гишүүн юу хийдэг талаар хоёулаа нэвтрүүлгийнхаа дунд хэсэгт ярив. Одоо илүү өөрийнх нь хаана ямар сургууль төгсөв, өмнөх ажлын туршлагаас нь яриулъя гэж бодож байна. Монголдо бараг 10 жил байхгүй гадны компаниудад гадаад орнуудад ажиллаж байгаад саяхан ирсэн юм байлээ шүү дээ тий. Дунд сургуулаа Монголд төгссөн биз дээ. Тэгсэн. Миний хувьд бол Улаанбаатар хотын хүүхэд. Улаанбаатарт төрж өссөн. Тэгээд 10 жилээ бол 11-р дунд сургууль гээд баруун дөрвөн замд идэг физик математикийн гүнзгийрлсэн сургуулийг 2004 онд төгсөөд тэгээд 10 жилээ төгсөнгүүтээ шууд би Балгард Америкийн сургууль гээд сургуульд бизнес удирдлагаар бакалавр суралцаар явж ирсэн. Тэгээд 2008 онд бакалавраа төгсөөд одоо ажлын байр хайгаад байж тлээ тухайд нөгөө Монгол дуулуурхайн салбараа айгүй цэцэглээ төгжөөд явж ирсэн. Тэгээд миний хамгийн анх ажилд орж исэн компани бол Southco Business гээд бас өмнө говьд нүүрс холборлдог, Cox ч нүүрс холборлдог компанид би хамгийн анх тооцооны нэгтгэл матгчаар орж исэн. Тийм тэгж ажлын гараад гадны хөрөнгө оруулалттай компани, толгой компани гадаад байдаг лөө. Юу вэ? Southco Business ч. Тийм Southco Business гээд Монголд үйл ажиллагаа явуулдаг толгой компани Southco Resources гээд бас Канадын компани. Торонто, Хонконгийн хөрөнгөний бэлчдэр хувьцаа хариулцдаг тийм компанид хамгийн анх орж одоо ажлын гараа эхэлчихсэн. Тэгэл хамгийн анх тооцооны нэгтгэл матгчаар дөнгөж сургуулаа төгсөөд ирсэн хүүхэдтэй. Хамгийн анх ажилд ороод тэгэл баримт үтгээс эхлээл ер нь тэгэл ажилдаа орж исэн. Тийм. Нөгөө олон пата баримтууд тэгээд мэдгэж юу. Тийм. Угаасаа нэгтлэн гоц ч ер нь нэг тийм айгүй бичиг баримттай одоо орооцолсон тийм ажил хийдэг хүмүүстэй. Тэгээд хамгийн анх хамгийн багаас нь одоо баримт үдэж эхлээл тийм. Тэгэл журнал шивсэн журналаа ахлахны одоо шалгуулаад тэгж ажлын гарангаа хамгийн анх эхэлжсэн. 2 жил хагас ажилласан баг. Тэгээд яг ажиллаад байжсэн чинь Монгол дахь одоо боловсон хүчний чадварыг сайжруулъя. Ирээдүйн одоо компанийн удирдлагыг бэлдье. Гэхдээ Монгол хүмүүсийг бэлдье гэсэн тийм бодлого явуулаад тухайн үед хамгийн анхны Хонконг дахь толгой оффиста Монгол хүмүүсийг аваачиж ажилуулъя. Тийм хөтөлбөр зарлаад тэгээд ихэд би тэрнийг айгүй олцооргож тэрэнд би материалаа өгч ирсэн. Тэгээд яг компанийн бүр гүйцэтгэх захиралтай ярилцлага хийгээд бас айгүй зориулттай асуултууд асуугаад надаас тэгээд ярилцлага өдгөн програмд би тэнцээд 2011 оны 2 сард би Хонконг дахь төв оффист очиж ажиллахаар явж ирсэн. За. Тэгээд Чикагод мастера бас бизнесийн удирдлагын мастер хамгаалсан юм байлаа шүү. Бизнесийн удирдлагын мастер хамгаалаад Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын банкнд ажилласан байлээ. Тэгээд мастера хамгаалж байхдаа юу хийв? Тэр хөрөнгө оруулалтын банкнд ямар шалгуураар тэнцэжсэн бэ? Тэр нь бол Америкт бизнесийн удирдлагаар суралцах гэдэг бол нэг сурхаасаа илүүтэйгээр ер нь бол ажил горлох процесс юм билээ л дээ. Би бас тэр сургуульд явахаас өмнө сайн мэдээгүй. Би одоо очиод 2 жил ингээл айгүй сайн хичээгээл те. Айгүй их юм сураал тэгэл явах юм баг гэсэн чи яг жигнээс бол бизнесийн удирдлагаар сурах гэдэг бол одоо карьераа өсгөн дэвжүүлэхтэй эсвэл одоо өөрчлөх одоо эсвэл өөр нэг салбарт орох тиймэрхүү л ер нь процессор явагддаг юм байлаа. Тэгээд яг 2013 сургуультай яваал очсон чинь шууд нөгөө нэг компаниуд одоо хүүхдүүдийг ажилд авах те
компани шууд кампус дээр хурж ирэл те манай компани сарвтрын юм хийдэг ийм ажил байна гэдэг ингээл харилцуулаад хэлсэн. Тэгээ би нөгөө түрүүний хэлжсэн Хонконгт ажиллаж байхдаа би ер нь хөрөнгийн зах зээл те бирж дээр хувьцаа одоо борлуулах, бонд босгох, зээл авах гэх мэтчлэн тиймэрхүү бас төслүүдээр ажилладаг байсан л да. South Korea Resource ажилладаг байхдаа. Тэгээд одоо тухайн хөрөнгийн зах зээлийн анхны мэдгэдэгтүүнүүдийг ер нь бол авцсан. Тэгээд хөрөнгө оруулалтын банкуд те тухайн процесс, тухайн гүйлгээнүүд дээр яг ямар ажил хийдэг, ямар зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг тал дээр яг нэг тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байсан. Угаасаа хөрөнгө оруулалтын банкудтай хамтарч ажилладаг байсан бид нар. Тэгээд ер нь тэр хүмүүсийн хийж байгаа ажил надад айгүйх таалагдсан. Айгүй өргөн цар хүрээтэй те зөвхөн санхүүгийн биш одоо тухайн салбарын одоо ирээдүйн төлөв ямар байгаа, одоо тухайн компани давуу тал нь юу юм, удирдлага нь ямар стратегтэй ажиллах хэрэгтэй гэвчтэй айгүй өргөн цар хүрээтэй ажилладаг. Ингээл зөвхөн ингээл нэг Excel дээр тоо бодоод авахгүй те. Тэгээд тэр нь надад айгүй таалагдаад би ер нь бол Америк руу явахдаа би сургуулаад төгсөөд би хөрөнгө оруулалтын банкер болно гэсэн тийм зорилго тавиал явчихсан. Тэгээд айгүй хурдан ингээл очингууд компаниуд хурж ирэл манад орооч те. Тэгээд угаасаа яалтчгүй нөгөө хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болохоор яг зөвж байгаа баг. Америкт ч нөгөө нэг юу target school-ууд гэж байдаг те. Одоо яг зориулах сургуулиуд гэж байдаг. Компаниуд өөрсдөө очиод хүмүүс нөгөө айгүй өндөр шалгуураар ингээд тэмцээд орсон хүмүүс байдаг учраас те. Очоод шууд эндээс одоо хүүхдүүдийг авахд одоо боломжтой гэж үзээ те. Тэгээд очоод шууд компаниудтай уулзаал одоо networking гэж ярьдаг те. Хүмүүстэй уулзаж ингээд одоо яриа өргөнүүлээл те. Тиймэрхүү процессор явж агаад тэгээд нөгөө одоо би нэгээ таньж байгаа юм л та. Тэгээ би одоо bicycle гэж хувь хүний хувьд би одоо ямар хүн бэ гэдгийг мэдээ. Тухайн компани одоо бид нар иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг. Манай одоо компани соёл бол ийм ч юм уу те. Тэрийгэ танилцуулаад ингээд би нэг танин мэдэх маягийн тийм процесс явагдаж агаад тэгээд 9 сараас эхэлж явагдаж агаад 12 сар хүртэл тэр процесс явагдаж байгаа. 12 сард одоо тухайн хүссэн компанид материал өгдөг. Тэгээд материалаа өгсөний дараа бол 1 сард ярьсан. Бараг өөрөө сонгон шалгаруулах нь шүү дээ. Олон компаниудтай уулзж байгаа. За би энэ чиглэлээр мэргэжиж ажиллах юм чи энэ компанид л орж ажиллая гэдэг тийм. Тийм яг зөв. Тэгээд одоо бизнесийн удирдлагын магистраас сурахаар төлөвлөж байгаа хүмүүст бол сургалтаа явахаас өмнө яг ямар чиглэлээр ажилламаар байгаагаа англи сайн тодорхойлцоод очихгүй л очингууд чинь одоо хөрөнгө оруулалтын банкрууд ч ирээл те технологийн компаниуд ч ирээл Google, Amazon гэх тэгэхээр бас нэг сургалттай юм шиг санагдал те. Тэгэл консалтингийн компаниуд ирээл McKinsey, Bain энэ төр гэж хурж ирээл ингээл тал жоохон татагддаг юм билээ тий. Тэгээд жоохон тэгж ярьж явж байхад ерөөхдөө нөгөө ажлын туршлагыг л их хардаг бах та тий. Тэгээ одоо хувь хүний чадвар мадварыг л харах уу? Тийм. Ер нь бол яг нөгөө өмнө нь юу хийжсэн те. Одоо тухайн ажлын байранд яг ямар давуу тал авчрах гэж байгаа яг одоо мэрэгжлийн хувьд боловсролын хувьд ч юм уу те. Тэгээд дээрээс нь хувь хүний одоо хандлагыг айгүй хардаг юм билээ Америкт хүмүүсийг ажиллах. Хувь хүний хандлагыг харахтаа тэр асууж байгаа асуулт ч гэдэг юм уу? Яг ямар байдлаар харах уу? Тэгээд ер нь бол ямар хувийн асуултууд асуух вэ гэхээр чи ягаад манай компанид одоо ажилд орох гэдэг байгаа юм ч юм уу те. Ажилд орохыг хүсэж байгаа ч юм уу нэг тийм айгүй хэлбэр асуултуудаар асуугаад тэгээд тухайн хүн одоо яагаад манай компанид ажилд орох гэж байгаа гингүүд тухайн хүн яг манай компанийг сайн судалсан байна уу те. Яг үнэхээр манай компанид орох гэдэг бол манай компани яг юу хийдгийг сайн мэдэж гин үү те. Өмнө болсон одоо түүхийг уншсан байна уу гэх мэтчлээ. Тэгээд дээрээс нь хувь хүний зүгээс болохоор одоо ярилцлагын явцад иймэрхүү асуултууд асуудаг. Чи одоо ингээд ажлын ч юм уу те хувийн амьдралын туршид ямар нэгэн бэрхшээлтэй учрж ийсэн үү? Тухайн бэрхшээлээс яг юу сурч авсан бэ те? Одоо чиний одоо амьдралд нөлөөлөх сургамж юу байсан бэ ч юм уу те тиймэрхүү асуултуудыг асуудаг. Тэгээд дээрээс нь одоо тухайн ярилцлагын явцаас гадна бас өөр нэг айгүй хүмүүсийн айгүй үнэлгээ өгдөг юм нь болохоор тухайн хүнтэй ярилцлага хийснийхэн дараа маргааш нь заавал баярлалаа гэсэн юм ил явуулах хэрэгтэй. Цаг гаргаж ярилцсан хүн нөө. Цаг гаргаж надтай ярилцлага хийсэнд маш их баярлалаа те. Одоо бид хоёрын ярилцах хугацаанд те одоо таны энэ гадаадд ингэж ажиллаж исэн туршлага чинь надад их таалагдсан ч юм уу те. Ингээд ярьсан юмныхын талаар одоо нэг жишээ дурдаад ч юм уу те. Тэр нь одоо тэр хүний хандлагыг харуулдаг. Тэгээд ер нь бол одоо өөрийгөө л ингээд сурталчлаа л те. Өөрийгөө тухайн компанид ажиллах айгүй их хүсэл эрмэлзэлтэй байгаагаа л ер нь бол ингэж харуулах хэрэгтэй байхгүй юу? Энийг бас айгүй олон хүн сонсоосаа гэж бодож байгаа байхгүй. Би одоо сүүлийн үед ингээд манай компанид сэтгүүлч авах гал, менежер авах гал олон ажлын ярилцлага хийж байна л да. Тэгээ өмнө ингээд иймэрхүү юм сонсохоор за энийг бараг хүн болгон мэддэг байлгүй дээ, хүн болгон л хэрэгжүүлждэг байлгүй дээ ийм юмыг гэж одоо нөгөө компаниас судалсан байдал гэдэг юм уу те. Тэгэхээр үнэхээр яг тийм судалсан хүн ирдэггүй юм билээ. Танахыг мэднэ. Би таныг танина. Таны нэвтрүүлгийг үзчихсэн гэдэг. Яг ингээд өөрөгийн минь сайт ч юм уу медиа компани юу хийдэг вэ гэдгийг судлаагүй. Зүгээр л ингээд дуудахаар нь хүрээд ирчихсэн. Тэгээд одоо үнэхээр ормоор байгаагаа ч юм уу эсвэл ажлын ярилцлаганд орчоод орхоо болжлоо ч гэдэг юм уу тэр мэрийг ингээд буцааж илэрхийлдэггүй манайд бол.
Тэгээ тэр бол яалчгүй бас ингэж байнга ярьж ойлгуулж яхал ёстой юм байл л дээ. Тэр нь тэгээд хамгийн одоо гол юу н одоо шалгуур нь юм уу те тэрийг хандлага болчиход байгаа байхгүй те чи үнэхээр манай компанид ороод үнэхээр сайн ажиллах юм уу те тэр чи одоо өнөөдөр манай компани хэр сайн судалсан байна те бид нар яг юу хийгээд байгааг сайн мэддэм үгүй юу гэдгээр жил жоох илэрхийлээд байдаг юм лээ л да. Тэгэл тэр дундаас Нью-Йорк дахь хөрөнгө оруулалтын банк сонгосноо тий. Тийм. Би тэгээд одоо буцаад нөгөө юу ажил горлох одоо процесс дээр ярих юм бол тэгээд 9 сараас 12 сар хүртэл хүмүүстэй аягүй сайн танилцаад те. Тэгээд очоод шууд уу? Тийм. Очоод шууд баг хичээл эхлэхээс өмнө компаниуд үргэлжлүүлдэг байхгүй юу? Тэгээд тийм болохоор сургуультай явхаас өмнө яг ямар ажлыг горлоод байгаа. Тэгээд тэрийг аягүй сайн тодорхойлчод очихгүй бол очоод хүүхдүүд нөгөө аягүй стресстэй юм хэлээ л дээ. Яг хаана ажилд ормоор байгаа ч мэдэхгүй. Тэгээд тал тийшээ гүйж агаад ямар нэг юмнаас нь хоцорддог ч юм уу те. Тийм. Тэр нь аягүй чухал юм байлаа. Тэгээд миний хувьд болохоор би нэг хөрөнгө оруулалтын банкер болно гэж төлөвлөсөн байсан болохоор айгүй амар байсан шууд банкудаа уулзаад явцсан. Тэгээд би Лондон, Нью-Йорк хоёуланд нь ер нь жоохон ажил горлж хайсан. Тэгээд Лондонд болохоор Европын том банкудтай тий одоо Credit Suisse ч юм уу тий. Одоо Barclays ч юм уу тий тэр банкудтай болохоор Лондонд очиж одоо ярилцаад Нью-Йорк болохоор Америкийн том банкуд тий JP Morgan, Goldman Sachs, Bank of America гэх мэтчлэн нэг 7 хоногийн хугацаанд л ингээл баг 10 хэдэн банктай ярилцлага байдаг байхгүй юу. Бизнес хөдөлгөөр магистр хамгаалж байгаа хүмүүс бас нэг асуудал гэдэг нэг айгүй үн төлбөр айгүй өндөртэй ингээд сургуульд явцдаг тий. Тэгэл зээл аваад ингээд сургуулийн төлбөрөө төлчдөг. Тэгээ сургуулаа төгсөөд дараа нь айгүй сайн өндөр цалинтай ажилд орж тухайн зээлээ буцааж төлөх ёстой гэсэн нэг тийм дарамтлаг биш зээлээр явсан гэсэн үг үү те. Би тэтгэлэг авсан л та. Тэгээ сургуулиасаа нэг 50% тэтгэлэг авсан боловч бас тэгэл үлдсэн 50% амьдралаа хүрдэг гэх мэтчлэн бас бусад асуудлуудаа зээл дээр зохицуулсан байхгүй юу. Тэгээд нөгөө айгүй юм сэтгэл санааны хувьд айгүй дарамттай. Тэгээд 7 хоногийн дотор заавал ажил олгох хэрэгтэй. Төгсөл бөө өөр хүлээж байгаа гэж бодгоос те. Тэгээд нэг сард ярилцсан дараа л банкудтай ярилцлага хийгээл ер нь л яванда магистраа төгсчөөд Монгол одоо тодорхой хэмжээний ажлын дурдчлага хөрөнгөлүүлчихэд дараа нь Монголдоо л ирж ажиллана гэсэн дэм зорилготой байсан болохоор JP Morgan-аас надад төгсөн санал бол яг уулуурхайн чиглэлээр хөрөнгө оруулалтын банкэр хийх санал иржсэн байхгүй юу. Тэгээд JP Morgan-ы би саналыг аваад тэгээд тухайн зундаа 2014 оны зунд одоо 1-р курс 2-р курсын дундах зун гэсэн үг байхгүй юу. Шууд ажилдаа орсон. Татлагын. Гэтэ бас сонирхолтой тий. Ингээд мастер сурахаар очоод бараг хичээл эхлэх байхад ажиллах газраас сонгочоод тэг хичээлээ хийнэ гэдэг чинь ингээд юу хийх гэж байгаа, яах гэж байгаа зорилго нь ингээд үдэнд харагдцсан тий. Тэгэхээр бас сурахтаа ч гэсэн гоё айгу зорилготой сурна шүү дээ. Яг зөв тий. Яг нөгөө ирээдүйд хийх ажилтлуугаа илүү одоо тулгуурласан тий. Тим хичээлүүд аавна. Одоо жишээлбэл би эхний курстай ажлынхаа юг саналыг авчаад зөвшөөрлснийхэн дараа болохоор одоо компаниудын хооронд хилцээр хийхэд тэгтлэн бодох бүртгэлийн санхүүгийн одоо юу хийх дүн шинжилгээ хийхтэй тиймэрхүү тал руу чиглэсэн хичээлүүд улам авах ч юм уу те. Тэгээд одоо хилцээр хийгээд шаардлагатай одоо negotiation те хилцээр хийхэд ер нь юг анхаарах хэрэгтэй вэ гэсэн нэг тийм илүү soft skills талын хичээлээд л да. Тиймэрхүү хичээлүүдийг авах гэх жишээний. Тэр хичээлүүд бүр айгүй ингэж тусдаа одоо кредиттэй үздэг бах те. Би айгүй бол олон одоо зочдоос энэ хилцээрийг яаж хийвэл өчтөр хүртэл одоо энэ иргэний нисэх ерөнхий газрын дарга орохт нь одоо нөгөө улс хоорондын агарын чиглэл шин чиглэл гаргах гэж одоо яаж хилцээр хийдэг юм бэ гэсэн чинь бас сонин юм ярьж лээ. Нэг өдрийн нэг чиглэлийн хилцээрт 10 удаа засварлага авч ингэж ийшин тийш уцтаж одоо Монголын яам руу ч юм уу те ингэж уцтаж арай гэж хийж ирсэн тохиролцоо төрж ирсэн гэл. Тэгэл тэр хооронд чинь бараг 100 татах чинээний юм бол тийм шүү бараг. Тийм тэгээд 100-ны дадлага нэг 17 хоног хийдیں۔ Тэгээд сургуулиудаа төгсөж буцаж хөргөжлж ажиллах тийм нөхцөлтөөр ажлын санал аваад тэгээд 2015 сургуулиудаа төгсчихвэл тэгээд шууд ажилд орсон доо. За. Тэгээд JP Morgan хэдэн жил ажилласан бэ? JP Morgan-д би нийт 3 жил ажилласан баха. Тийм яг уулуурхайн чиглэлээр. Би CV-г нь уншиж байхад Нью-Йоркод бас нэг ахаад өөр хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж байсан гэсэн байсан тийм. Бүр дэд ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байсан гэсэн. Тэр нь одоо уулуурхайн хөрөнгө оруулалтын банкир гэхээр яг ямар ажил хийдэг гэсэн үг юм бэ? Тэгээ JP Morgan дуулуурхайн юунд бас нөгөө металлургийн салбартай хамт идэг л та. Тэгээ дуулуурхайн металлург гэдээ явхаараа яг Америк дотор болохоор нөгөө уулуурхайн чинь нэг их тийм олборлолтын төр явагдаад идэггүй. Тийм болохоор Америк дотор айгүйх гангийн үйлдвэрүүдийн хоорондох хилцээр хөрөнгө оруулалт тиймэрхүү ажлуудаар
ер нь их ажилладаг байсан. Одоо USD, New Corp гэдэг том гангийн үйлдвэрүүд байдаг л та. Тэгээд тухайн үед бас айгүй сонирхолтой. Одоо Trump ерөнхийлөгч болчихвол тэгтдээс оруулж ирж байгаа гангийн импорт дээр айгүй хэмжээний татвар ногдуулаад тариф ногдуулаад тэгэл тухайн үед бас Америкийн тэр гангийн үйлдвэрүүдийн хоорондох одоо юу гэмдэ эдийн засгийн динамик айгүй хөржлөгдсөн байхгүй юу. Тэгэл одоо өшөө нөгөө гаднаас импортлж ирж байгаа бүтээгдэхүүн дээр айгүй тариф тавингууд Америкт байгаа үйлдвэрүүд нь өөрсдөө хөрөнгө оруулж шинээр үйлдвэр нээх ч юм уу те. Тиймэрхүү нэг тийм өөрчлөлт шинжилт айгүй явагдсан. Тэгээд тухайн үед тиймэрхүү төслүүдээр ажиллахад бас айгүй сонирхолтой байсан. Тэгээд дээрээс нь нөгөө Канадын уулуурхайн компаниуд айгүй их байдаг. Тэгээд манайх яг уулуурхайн чиглэлээр болохоор Канадын Торонтод манай дарга байдаг гэсэн. Тэгээд тэр үнтэй бас айгүй их тулгуу ажилладаг. Тэгээд тухайн үед бас хэд хэдэн уулуурхайн компаниудын хоорондох хилцээр тийм нэг компани нөгөөдгөө худалдаж авах ч юм уу, эсвэл нэг компани бонд босгох ч юм уу, эсвэл хувьцаагаа хөрөнгөний бирж дээр гаргах ч юм уу тийм. Тиймэрхүү тохиолдлуудад ингээд зөвлөгөө өгөөд явдаг байсан л та. За. Тэр бид нар чи одоо Нью-Йоркийн Wall Street-д байдаг тэр хөрөнгө оруулалтын банк тэр чиглэлд ажилладаг хүмүүс бол нөгөө кинон дэр гарахад бол амар л юм завгүй те нэг юм бужигнсан хүмүүс л байдаг гэж төсөөлдөг штэ. Тэгээд ажлын нэг өдөр нь ч юм уу ер нь яаж өнгөрөх вэ? Ажлын өдөр нь л айгүй ачаал өндөр нэг 9-9 сагасын хооронд ч юм уу те нэг амар заавал цагтаа ирнэ өдөр гэж шаардаад идэггүй. Тэгээд нэг 9-9 сагасны 10 цагийн хооронд ч юм уу те тэгээд ажил дээр очдог. Тухайн өдрийн ажил болохоор өмнө нь ерөөсөө тэгж нэг төлөвлөөл ингээл юм дараалтаа төлөвлөх ямарч боломж байдаггүй. Яг үл клиентээс ч нэг хүсэлт ирнэ, дараагаас ч нэг хүсэлт ирнэ. Тэгэл бижитл одоо хөрөнгөний бирж дээр тэр тухайн компани хувьцаа унчлаа ч юм уу, өсчлөө ч юм уу, ямар нэг юм бидээ гарлаа ч юм уу те. Тийм болохоор айгүй нэг тийм хөрмөх чадвар сайтай ч юм уу те. Тийм хүмүүс ер нь айгүй амжилттай байд юм байлээ. Нэг тэгэл урдчлал би одоо энэ цагийн хооронд ийм юм хийн гэж төлөвлөөд авахгүй. Одоо тухайн одоо нөхцөл байдал дүүргээд харуулж аль ажил нь илүү чухал вэ те аль ажлыг арай нэг хоошин тавьчихад болох вэ гүйлгээ ухаан ч гэдэг юм те тийм чадвартай хүн айгу сайн байд юм билээ хөвчлэн орой айгу удаан суудаг тэгэл өдрийн цаг бас тэгэл компьютерийн өмнө нөгөө ажил айгу ихтэй болохоор ачааллахтай болохоор тэгэл өдрийн цаг хурдхан шиг нэг кафетериагаас авчаал компьютерийн өмнө сууж идэл те тэгэл оройн цагаар бас айгу удаан суун тэгээд сард нэг удаа хагас бүтэн сайнаа хамгаалдаг. Одоо жишээлбэл би одоо дараагийн одоо энэ нэр хагас бүтэн сайнд би одоо ямар ч ажил хийхгүйгээр би ингээд амрах зөвшөөрөл аваад ер нь тэгэл хагас бүтэн сайнгүй ажилт юм уу? Тийм ер нь бол тийм. Тэгэхээр ер нь сардаа нэг л хагас бүтэн сайнаар ингээд амрах зөвшөөрлөлтэй гэсэн үг байхгүй юу тийм. Тэгэхээр одоо ингээд ажлаас өөр амьдрал байхгүй гэсэн үг юм шүү дээ. Тийм. Тэгэхээр Америкт бол тэгээд яалтчгүй л тэр нэг юм хүн сонсоход одоо хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж байна, Wall Street-д ажиллаж байна гэх гоё шүү дээ тийм. Тэгэхээр тэнд орсон л бол тэр юугийн дагахал шаардлага үүсдэг баг тийм. Тэгээд одоо тухайн шаардлага нь яаж одоо хэрэгждэг вэ гэхээр тэрийг болохоор нэг хүмүүсийн цалингийн бүтцээр зохицуулчихтэй мэлээ. Жилийн үндсэн цалинтайгаа бараг тэнцүү хэмжээний үндсэн цалин 100 мянга байлаа гэхэд тухайн хүн сайн ажиллах юм бол жилийн зэрэг дахиад 100 мянган доллар бонус авах тийм одоо нөхцөл үүсдэг. Тийм болохоор одоо өдөр алга ажилдаа оцсонтойгоо тэнцүү тэр мөнгийг нэг л өдөр авчна гэхээр тухайн хүн чинь сайн ажиллах тийм одоо инсентив тэрийн төрөлтэй тэгж зохицуулт юм билээ. Тийм болохоор нөгөө хүмүүс маань нөгөө өндөр бонус авах гал те бис нэрээ сайн ажиллаж байгаа юм шиг харагдах хэвээр ч юм уу. Тэрийг бас би нэг зөв буруу гэж хэлхээсээ илүү яг ингээд хүмүүсийн цалингийн тогтолцоогоор ингээд хүмүүсийг хэрэг ажиллахыг тэгэл зохицуулчихдаг юм билээ л дээ. Тэр их сонирхолтой. Нууц биш бол цалин JP Morgan-д хэдийн хэмжээний цалинтай байсан бэ? Би одоо чамайг дээр өмнө хэлцэлэгт орсноо цалингээр асуугаад одоо бас цалингээр асуугаад бас залуучуудад урам зориг өгөх байх гэж бодож байна л да. Ингэж ажиллаж үзсэн. Тэгээ ийм хэмжээгээр бас ур чадвараа үнэлүүлсэн байна гэсэн. Ер нь бол цалин ингэж жил болго өсөөсөө явчихдаг л да. Тэгээ хамгийн анх сүүсэд орж явахад одоо дөнгөж туршилтын одоо хугацаанд ч юм уу те жилийн цалин 125 мянга байжгаад тэгээ тэр нь айгүй хурд ингээд жил болгон 150 мянга 175 мянга 200 мянга өсөө явчихдаг. Тэгээд одоо хүмүүс сонирхуулахад те би хамгийн сүүлд Номгороо гэдэг Японы хөрөнгө оруулалтын банкнд би дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед бол миний цалин жилийн 230 мянган доллар байсан. Тэгэхээр яг бодоод үзэхээр юу юм бэ л дээ ингээд хүн залуу байхдаа те ингээд өөрийнхөө мэдлэг чадварыг дээшлүүлэнгээ бас цаг наргүй гэж байгаа боловч те айгүй богино хугацаанд нэлээд хэмжээний мөнгө хөрөнгөлүүлээд авчих тийм боломж юм байлээ л дээ те. Тэгээд яг бас нэг хэлэх юм нь юу л Америкт нөгөө татвар өндөр. Тэгээд одоо цалингийнхаа бараг 35-40% татвар төлждөг. Татвар нийгмийн даатгал гэх мэт те.
Тэгээд гэхдээ хичнээн тэгж хасагдаад бодоод үзсэн ч гэсэн ер нь бол цалин айгүй өндөртэй. Гэхдээ тэрнтэйгээ тэнцүү хэмжээний ачаал өндөртэй. Шаардлага өндөртэй. Одоо тэгээ маш сайн ачаал дагаад тэр чинь бүр нэг дадал болчтой шүү дээ өөртөө тий. Тэгээ суугаал ирсэн байна да. Одоо гэхдээ гэр бүлгүй гэсэн тий. Тэгээ үнэхээр завгүй ажиллаж исэн болохоор гэр бүлтэйж болж цаг болох цаг гараагүй байх уу. Одоо эсвэл тэд нөгөө монголчууд цөөхөн болохоор гэр бүлтэй болж чадаагүй. Ер нь аль аль. Одоо би нэг нэвтрүүлгийнхаа брэнд асуултыг асуучих. Яг нэг шүүсээ шахуулж исэн түүхээ яриач. Энэ ажил карьерийнхаа явцад булан шахагдчихсан ч гэх юм уу те. Хамгийн одоо хөрөнгө оруулалтын банкнд орвол те одоо зарим нэг өөр салбар, зарим нэг шинэ ажил, зарим нэг шинэ хамт олонтой ажиллаад эхэлж байгаа шүү те. Тэгэл тухайн үед л айгүй хэцүү байсан баг учраас болохгүй те. Яг яах ёстойгоо мэдэхгүй. Тэгээд тэр чинь ер нь бол ингээд хөрөнгө оруулалтын банкнд ороход яг чи ийм юм хийх ёстой гэж заадаггүй те. Тэгэл нэг өөрөө ингээд нэг хүмүүстэй яриад уучраа болоод явдаг байхгүй. Тийм болохоор нэг эхний нэг сарын хугацаанд ер нь бол жоохон төөрөгдөлтэй юу хийх ёстойгоо мэдэхгүй. Тэгээд тэрнээсээ болоод айгүй их нөгөө нэг илүү шаардлагагүй ч юм уу да илүү юмнуудыг айгүй хийдэг. Яагаад гэвэл нөгөө өөрийгөө айгүй яах гэдэг шүү дээ. Баталгаажуулах гэдэг байхгүй те. Би энэ ажилд өөрөө үнэхээр мундаг учраас орсон шүү те. Би энэ ажлыг цаашдаа хийж чадсан шүү гэж харуулахын тулд ингээл өөртөө улам их ачаал үүсгээл. Тэгэл айгүй олон ажлыг бараг булаацалтаж идэг те. Гүг би хийчихгүй яг би хийчээ. Асуудалгүй гээл те. Яг нэг тийм. Тэгээс нөгөө дөнгөж ажилд орж доор нь ингээд ажилдаг аналист ингээд хүүхдүүд байхт чинь тэр хүүхдүүд чинь нөгөө одоо надаас нэг өмнөх жил нь орсон ч юм уу те. Арин нэг уучраа болсон байлаа гэхэд тэр хүмүүсд ажиллаа өгөхөөсөө санаа зовоол те. Заавал өөрийгөө хийж чадсан шүү. Одоо би чиний босс байх одоо хангалттай мэдлэгтэй шүү гэж одоо өөрийгөө айгу баталгаажуулгаас те. Тэр хугацаа айгу тийм нэг хинч намайг амар шахаагүй мөртлөө гэдэг нэг өөрийгөө булан шахацсан нэг тийм хугацаа байсан. Тийм тэр өрсөлдөгч банкуд ажиллажсэн те. 7 жилийн өмнө яг дадлага хийдэг зунаа хамт Нью-Йорк дадлага хийж тараа тэгэж танилцчихсан. Тэр хоёлоо яг MBA 2015 онд хоёлоо Баясаа болохоор Chicago их сургууль те. Би Harvard их сургууль төгсөөд Баясаа JP Morgan гэдэг Америкийн банкнд би яг өрсөлдөгч Bank of America Merrill-д орж исэн те. Яг зэрэг орж исэн. За уянга болохоор бас Harvard-д хамтдаа сурч байсан шүү дээ. Та юу? Тий. Тэгээ өвөлдөө доктор хийгээд ирсэн гэсэн үг үү те? Докторчод 7 жил болсон. 6 жил ахгүй юу. Тэгээ би тийж ярьдаг нөө Harvard-д ч манай Монголоос бас хүмүүс бас очиж сурдаг шүү дээ. Тэгээ нөгөө 10 оноос 16 он хүртэл нэг амт ингэ тэнд байдаг шүү дээ би тий. Хамгаалах гал тийч ядаал ингэ байж итл манай хэд ч амар гоё орж ирнэ. Орж ирээл тэгэл 2 болохоор 2 жил болсон баха. Тэгээд зарим ихийг нь болохоор ингээд жилийн ингээд програмуудаар ирдэг. Зарим хүмүүс бүр 2-7 хоног янз бүрээр л идэм билээ. Тэгээ ингээд яхаар би ингээд байж лээдэг. Тэгээ нөө таньдаг хүмүүс залгаа чи байгаа хэвээрээ юу? Миний нэг таньдаг хүн очих гэж байна гэх. Тэгээ доктор сурж байгаа болохоор бакалавруудаа заавал хичээл орно морно гэдээ ялчгүй шаардлага өндөрлөл юм байна л дээ. Тэгээ доктор зурна шүүсээ шахуулсан дээр нэг юм хэлэхэд би зүгээр тэрийг л нэг хамаатай юу хамаагүй юу эсвэл нэг Harvard-ийн сургуулийн нэг ядаргаа юу гэдэг нэг юм анзаарч хийсэн юм нь нөө доктор хамгаалахын тулд эхний 2 жилийн дараа qualification exam өгдөг байхгүй юу? Яг нөө defense-ийн өмнө эхний 2 жилдээ бөөн хичээл үзчихэд яг тэр нөгөө мэрэгжлийн шалгалтаа давж иж хүн цаашаа судалгааны айл руу ордог байхгүй юу? Тэгээ qualification exam дээр ингээл хүн чинь ингээл аюу бэлтгэн үстэй мэдээж тэрийг мэдэр мэдж байгаа юм чинь. Тэгээ ингээ өөрийнхөө яг тэр мэрэгжлийн шалгалтыг өгөхгүй байжсэн чинь өмнөх нэг хэдхэн хоногийн өмнө манай багш тэгж аамаа. За ингээ чиний qualification exam дээр хүн дуртай асуултаа асуудаг шүү. Жоохоо. Тэгэхээр би чи мэрэгжлийн юмаа бэлдсэн юм аа. Тэгэхээр дуртай асуулт асуух юм гэдгийг мэдээд паникт орт юм байли хүн бод. За юу гэж асууна. Тэгээ эргэн тойрон хүнээс асуусан чинь зарим хүмүүс тэгж байна. Надаар нөө дифференциал тэгтгэл бодуулсан шүү дээ. Гэл зарим нь тхий. Тэгээ за одоо надаар одоо дифференциал тэгтгэл бодуулах юм болов гэж дотроо тэгээ нөө математикт яваад дуртай юм болохоор нэг тэрэндээ нэг хаахгүй. Тэгээ тэгснэ ингээд яваад орсон юм аа. Тэг чи надаар химийн тэгтгэл тэнцвэрлэлтэй. За тэгэхэд бол яг тэгэл яг тухайн спотонд хүн ингээд шүүсээ шахуулж тэр өдөр ирсэн боловч яг тэр үед би нэрээ ямар их юм ингээд мэдэх хэвээр ээжиж би ингээд давах хэвээр юм бэ гэдгийг ингээд мэдээд тэгэхэд бол нэлээд бол тэгэл яасан та. Тэнцсэн гэдэг чинь тэнцүүлсэн юм тий. Тэгээ тэнцүүлсэн. Шүүсээ шахуулах за нөгөө талаасаа бүтлгүүтлийн одоо жишээл гэж ойлгож байна л тий. Бакалаврын үед юм байсан. Тэр үед нэг тийм амар том зорилго урдаа тавьсан тэр юм.
бакалавра хийчээд би Америкт заавал үлдэн шүү. Америкт заавал ажилд орно шүү гэл өөртөө амар том зорилт тавьсан. Тэгэл 4-р курстэй тэр чигээр ингээл янз бүрийн ярилцлаганд ороод те. Яаж игээл ярилцлаганд ороод тэгэл яаж тэр үед Америк эзэн засаг бүр ингээл доошо унжсэн үг шүү дээ. 2008 он дэлхийн хямрал болоод юу гадаад оюутан авах те. Тэр үед нь зарим асуултан дээр гадаад оюутны асуултан дээр дандаа бултаад ерөөсө хариулахгүйгээр тэгж өнгөрөөж ирсэн ч тохиолдол байсан. Ерөөсө мэддэг бүх компаниа жагсааж үсэж байгаа бүгднлөө нь аппликейшн явуулж ирсэн. Бараг тэгсэн чинь тоо маань ингээ бараг 100 давцсан те. Тэгэд ерөөсөө ингээ бүгднгээс нь rejection буюу одоо үгүй авчихсан байхгүй. Тэг ихэндээ айгу одоо тэр ч одоо 3 дугаар курс 4 дугаар курс оюутан айгу хүн түлээж аваал те. Бараг тэр удаа ууйлах гал те. Хямраал те. Тэгэл одоо надаа хизээч мартагддаг байхгүй. Миний сэтгэлд маш гүн үлдсэн байт юм шүү. Гэхдээ явж тэр намайг дахиад ингээд тухайн үедээ би ерөөсөө бэлтгэл бэлэн биш байсан байна те. Илүү одоо ингээд сайжрах ёстой байсан байна те. За тэгээ сэтгэлээ илүү хаттай юм одоо тэрийг илүү боломж гэж харах ёстой байна гэдэг тийм одоо миний харах үнцгийг тэр чигээр нь өөрчилсөн нэг жишээ юм л да. Тэгээ хизээч мартагддаггүй одоо дандаа сэтгэл. 100 гэдэг тоо одоо ингээд зүгээр л 100 гэж хэлчих чагаа болохоос биш. Яг ингээд бичээ CV-гээ явуулаад ингээд үзгэрч бас их л таалдаа тий. Нүсэр ажил болж байсан. Тэгэл баг ингээл нуруугаа үттлөө ингээл компьютерийн өмнө тэр компаниудыг чагсаагаад аппликейшн бичээл компани болгоныг судалж байгаа л нөгөө бичэн штэ бас тий. Би бас анх Harvard-д орох гэж аппликейшн бүлэхдээ эхний жилээ rejection авчихсан штэ. Тэгээ тэр чин аюу том юу болт юм лээ. Ингээ гүн ингээ тийм Ямарлаа. Тэгээ өөрийгөө болоогүй байна гэдэг бүр аюу сайн мэдчихэж байгаа байхгүй тий. Тэгээ тийм юмны дараа бас хүн их жаахан үндэд юм шүү. Тэр нэг тийм юм үзэх хэрэгтэй. Гэхдээ дахиж үзэх шаардлага багт тий. Тийм нэг бол үзэх хэрэгтэй. Харин тийм болохоор би харин зочдын хоёр нь буланд шахагдчихсэн, тэр шүүсээ шахуулж ирсэн гэдэг түүхэд яриад дуртай байхгүй. Тэгэхээр яг бодож байгаагүй тийм түүхүүд ярьдаг. Одоо бол энд хүрсэн байгаад байдаг тий. Би тийм амархан шууд огцон өсөд бол хүрчээгүй. Харин тэгэхээр нэг удаа тэгэж нэг үгүй гэдэг хариулт авч үзэх ч юм уу те эсвэл ингээд өөрөөс юу гарч болохоо сорж үзэх тийм нөхцөл байдал бас орж үзэх л хэрэгтэй юм шиг. Ингээд одоо булан шахуулт энэ төр гээд яриг гэдэг чинь шүү дээ. Тэгэхэд одоо би ингээд амьдралтаа айгүй хөдөлмөрлсөн, айгүй хэцүү байдалтайсан. Одоо оюутан багтаа ингээд цагийн ажил хийгээл 3-4 ажил зэрэг хийгээл те зуны хамралтай. Тиймэрхүү үеуд байсан. Гэтэ тэр үеуд ингээд эргээд дотоод вирус тэр нэг булан шахагдсан гэж би боддгоо. Тухайн үедээ яг хэцүү нойргүй тийм хэцүү л байсан баг. Гэтэ эргээд харахад би тэрнээс айгүй их юм сурч надад айгүй их юм наалдаж үлдсэн байдаг болохоор би тэрнийг би булан шахалт өстой хэцүү байсан шүү гэж би боддог. Тийм би оюутан багтаа зуны хамралт олноор Америкт ч цагийн ажил хийдэг байсан. Тэгээд яг янз бүрийн л ажил хийсэн. Тийм янз бүрийн цагийн ажил одоо муухайгаар хэлвэл хар ажилтай. Гэхдээ дараа нь тэр бүх одоо дуршлагууд дараа нь миний амьдрал ямар нэгэн байдлаар хэрэг болсон. Одоо хүмүүстэй харилцаж сурах ч юм уу те. Багаар ажилд сурах ч юм уу. Одоо ер нь бизнес гэдэг юм чи яг яаж явдیں۔ Те. Тэрийг дотор нь орж мэдэх ч юм уу те. Дараа нь ер нь надад айгүй хэрэгтэй дуршлагууд л байсан юм байна да гэж би боддог шүү. JP Morgan 3 жил ажиллаж агаад Японы хөрөнгө оруулалттай банк руу бас одоо хэд хантыг хийж явагдсан гэсэн үг. Тийм юу л да би нөгөө нэг уулуурхайн чиглэлээр ингээд гिचнээ Монголдо буцаж хурж ирээд ажиллана гэд тийм уран зоригтой тий уулуурхайн салбарт орсон боловч яг жинхнээсээ одоо Америкч уулуурхайн салбар чинь нэг тийм одоо Монгол шиг нэг тийм хүн бохоо ингээд орохыг хүсээд идэг тийм салбар биш. Тэгээд дээрээс нь Америкч одоо техникийн компаниуд тий айгуу гой техникийн компаниуд тэгээд дээрээс нь одоо өргөн хэрэглээний бараа тиймэрхүү том компаниуд байдаг штэ тий. Тухайн компаниуд нэрээ илүү сонирхолтой одоо бизнес явуулж сонирхолтой гэрээ хэлцээр хийж байгаа одоо гүйлгэнүүд нь ч гэсэн айгүй сонирхолтой байдаг байхгүй юу. Тэгээд би уулуурхайн чиглэлээр нэлээд ажиллаж одоо сурах юмаа сурчаад тэгээд арай нэг өөр нэг нь л Америкт ажиллаж байгаа юм чинь тий. Арай нэг өөр юм бас хийж үзсмээр санагдаад арай илүү их гүйлгээ явуулдаг, илүү хэлцээ хийгддэг салбаруудад бас орж ажилламаар санагдаад тэгээд би Номурагийн одоо өргөн хэрэглээний бараа consumer sector гэдэг тий. Тийм салбар хариуцсан хэлцээс би орж нэг жил хагас 2 жил хавцаа ажилласан. Тэгээд тэр нь болохоор шууд дээр хэрэглэгчээр очсон гэсэн үг. Би associate дээр ороод тэгээд би тушаалж ирсэн. Тийм. Тэгээд тэр бас айгүй сонирхолтойсэн л та. Тэгээд том компаниудтай одоо бидний бүгдөө мэддэг одоо жишээлбэл бидний идэх дуртай одоо Alpengold гэх шоколад байдаг тийм Milk гэх шоколад байдаг. Тэр шоколадуудыг үйлдвэрлэдэг Mondelez гэдэг айгүй том компани байдаг. Хожин Crafty нэг хэсэг гэж байгаа дараа нь ингээд тусгаарлагдсан. Тэр бол одоо миний нэг клиентүүд нэг байсан. Тэгээд офис нь Chicagoд байдаг. Тэгээд улирлалт нэг удаа тэднэртэй очиж уулзлаа. Тэгээд тухайн компани бид нар одоо Азад илүү одоо өөрсдөө тэлэх хэрэгтэй байна. Одоо Азад ямар компаниуд байна.
бид нар сонирхуулаач те. Тэгээл тиймэрхүү төслүүдээр ажилладаг байсан. Тэгээд бас л хөрөнгө оруулалтын чиглэлийн зөвлөгөө консалтинг өгнө гэсэн үг үү? Тийм яг зөв тийм. Тэгэхээр одоо амар сайн судлаад зах зээлийн ханш юуг судалж агаад л юугаа боловсруулдаг бах те консалтингаа. Яг ямар хэлцээр хийх гэдэг агаасаа бас шалтгаална л да. Одоо жишээлбэл бонд босгох юм уу, зээлийн одоо гүйлгийг хийх тохиолдолд арай илүү одоо эрсдлээ бодох те. Одоо жишээлбэл ковид болоод эдийн засаг унж яхад одоо танаа бараа чинь зарагдахгүй болох тийм боломж байгаа юу. Одоо нэг компани нөгөө компаниа худалдаж авах тийм хэлцээр хийх тохиолдолд бол арай өөр. Одоо энэ компани ямар үнээр авах гэдэг юм те. Энэ үн чинь одоо яг зах зээлийн одоо бодит үн ханш мөн үү те. Та нар арай илүү төлөх гэдэг нь баг төлөх гэдэг нь. Тэгээд дээрэс нь компаниуд одоо өөрсдөө зарах явц одоо тендер шиг явагддаг байхгүй юу. Яг олон худалдаа авагч нар ороод тэгээд саналаа өгөөд тэгээд тухайн зарж байгаа хүмүүст хамгийн их таалагдсан те тэр нь үнч байж болно тухайн компаниг цааш нь яаж авч явах гэж байгаа стратегич байж болно те одоо тиймэрхүү нөхцлүүд дээр зарж байгаа компани ч нэг юутай зөвлөгтэй худалдаж авч байгаа компани ч гэсэн нэг зөвлөгтэй тэгээд хөрөнгө оруулалтын банк бол аль талд нь ч орж ажиллаж болдог тэгээд тухайн нөхцлөөс шалтгаалаад бас нэг тийм стратеги боловсруулдаг л та те тэгээд дээрээс нь одоо бусад компаниуд манай өрсөлдөгч компаниуд энэ компанийг авчвал биднэрт одоо мэдээж тааламжгүй байх учраас бусад өрсөлдөгч компаниудаас илүү үнээр бид нар яаж энэ компанийг авах вэ? Тэр нь одоо хамгийн их таазандаа тулахдаа одоо хамгийн их үнэ хэд байх ёстой вэ ч юм уу те. Тиймэрхүү дүн шинжилгээнүүд хийдэг. Тэгээд ер нь л айгүй их юм сурдаг. Тэгээд одоо Америкийнхэн амьдрал ингээд бараг сонсохоор тэр чигээрэл ажил гэсээр байгаа л өнгөрсөн юм шүү те. Өөр юу хийдэг байв? Яа залуу хүн бай та. Би ер нь бол сүүлийн 10 жилд ер нь ингээд гадаад улсуудад амьдрахтаа айгүй их аялсан. За. Тэгээд чөлөө цаг хамралтай хороо ер нь л тэгэл нэг шинэ оронд очиж үзэх ч юм уу те. Тэгж л ер нь чөлөө цаг айх өнгөрүүлдэг гэсэн. Ер нь бол Нью-Йоркийн амьдрал бол айгүй л нэг тийм завгүй буцалсан. Нэг ийш тийш яарч гүйсэн нэг тийм л амьдрал байсан л та. Тэгээд сүүлийн 1 жилийн хугацаанд нөгөө ковид ганцаараа амьдардаг байсан. Шал өөр болсон. Тийм ганцаараа амьдардаг байсан. Яг одоо тэр ажиллаж ирсэн иргэн тойронд Нью-Йоркийн тэр хөрөнгө оруулалтын гудамжинд өөр хэр их монголчууд ажилладаг байсан бэ? Монголчууд ер нь нэлээд бидэн шүү. Намайг одоо дөнгөж хөрөнгө оруулалтын банкнд орж явах явцад бол өмнө нь тэгэж монголчууд тэгэж ажиллаж байсан туршлага айгу хомс байсан харамсалтай. Тэгээд одоо надад зөвлөх хүмүүс ч гэсэн бас нэг байгаагүй. Одоо ингээд хараад хахад манай монголчууд ер нь бизнес удирдлагаар магистр айгу хамгаалдаг болсон. Ялангуяа Columbia, Wharton гэх зэрэг айгу топ сургуулиудад айгу хүүхдүүд явдаг болсон. Тэгээд тухайн хүүхдүүд манай монголчууд ер нь нэг тийм тоондоо дуртай хүмүүс үт юм уу? Ер нь айгу их тийм тий айгу их банкны салбар руу ордог. Тэгээд одоо ер нь Нью-Йорк банкны салбарт ажиллаж байгаа монголчууд гэвэл за баг 10 хүн байгаа ах шүү. Яг хөрөнгө оруулалтын банкаар ажиллаж байгаа. Би нэгэ мэдхүү. 5 6. Тийм уулзалт нь биднээс нөгөө одоо хөрөнгө оруулалтын банкир ажилладаг Монгол эмэгтэйчүүдийн групп гэдэг бүр групп нээсэн. Тийм санхүүгийн эмэгтэйчүүд гэсэн бүр групп нээсэн. Тухайн групп маань одоо баг 10. Тэгээд гэнт одоо оюутлагын тузын гишүүний сонгон шалгаруулалт хийнэ гэсэн зар одоо юу харсан бах те. Тэнд ажиллаж байгаа да. Тэгээд одоо манай Монголын хувьд бол оюутлага гэдэг бол яалтчгүй хамгийн том төсөл монголчууд бүгдээрээ л их анхаардаг. Сүүлийн үед ялангуяа одоо энэ гэрээний заалт, хөрөнгө оруулалтын гэрээ, дубайн гэрээний заалт бүрийг л шүүмжлэлтэй хандаж энийг өөрчилжөөсэй Монголын талаас эзэмшдэг 34%-ийнхаа үр өгөөжийг өшөө жоохон ч гэсэн нэмэгдүүлчихээсэй гэдэг дээр одоо бараг л нэрэ хэн хөнгөл анхаардаг болчихсон байна. Тэр ийм эзэгтэй үед төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож ажилласан болохоор өөрт нь бас их өндөр хүлээлт үүсчихсэн байгаа бах. Тэгээд одоо ажиллаа аваад 3 сар болж юу лээ? 6 сар болж байгаа юм байна те. Ажилтайгаа танилцаад ажил нь одоо жигдэрч гинүү. Тийм ер нь бол жигдэрсэн. Би тэгээд яг 11 сард томилогдоод тэгээд тухайн үед яг Америкт ажиллаж байсан. Тэгээд яг тузан гишүүнээр томилогдсон процесс гэх юм бол би огт санаандгүй байжгаад 2029 сард Facebook дээр явж агаад би ингээд оюутлага компани тузан гишүүний сонгон шалгаруулалтаар ингээд шалгаруулах гэж байна гэсэн тийм зар харсан байхгүй юу. Тэгээд тухайн үед би нөгөө номерод бас ингээд өөрөө айгүй сонирхолтой ингээд 3-4 хэлэлцээр дээр ажиллаж байсан айгүй завгүй байсан ажилтаач айгүй дуртай байсан. Тэгээд тийм болохоор
яг тухайн үед би нэг сериусны хүлээж аваагүй байхгүй юу. Тэгээд би өө яасан гоё боломж вэ гэж би ботчоод өөрөөх нь танил өмнө нь хамт ажиллаж байсан уулуурхан салбарын хүмүүстэй та нар минь батлаа хийгээч гэд би явуулж исэн. Тэгээд bijсэн чинь миний нэг танил хуучин хамт ажилладаг байсан нэг залуу чи дөрөв батлаа хийгээч гэсэн байхгүй юу. Тэгээд тэгэхээр нь тэгэж хэлэхээр нь өнөрийн тэгээд ер нь явж ин яг миний хийжсэн ажил миний дуршлагтай ер нь бол айгу ойролцоо юм байна. Тэгэхээр явж нөгөө уулуурхайн чиглэлийг хөрөнгө оруулалтын банкаараа харуулах боломж гарч ирсэн байна шүү дээ. Тэгээд 2020 оны 9 сарын сүүлээр нэг 10 сарын эхэлж байгаа материал явуулж байсан л та яг нөгөө хугацааныхаа даа. Тэгээд өөр нь Монгол байгааг болохоор аавыгаа гуугаад тэгээд манай аав миний материалыг аваач өгчээсэн. Тэгээд ярилцлаганд орж ирсэн аа. Тийм тэгээд тэгсэн чинь 1 сарын хугацаанд ерөөсөө эргэж сонсоогүй материалаа явуулчаад тэгээд юуч байхгүйсэн. Тэгээд тухайд би бас айгу завгүй нөгөө хид хид хэлцээр дээр ажиллажсэн болохоор тэгээд бараг л мартсан байсан чинь. За маргааш ярилцлага хийх боллоо гэл хүн хугацаар ярьсан. Тэгээ маргааш нь 3 цагаас ярилцлага хийн шүү гээл. Тэгээд засгийн газрын хэрэг эрхлэх газрынхантай байсан гэсэн үг. Тийм тийм. Тусаа. Тэгээ шөнийн 3 цагт босч ярилцлага өгчээсэн. Тэгээд Монголын цагтаа дараалаад би тэг өөрөө ч мэдээгүй байсан чи өглөө босвол гэсэн чи надад баа гэдэг хүмүүс томилогдсон баяр хүргэе те. Ямар сони юм бэ гэсэн тийм мессежүүд үлдсэн. Би тэгээд өөрөө тэгэж мэдчихсэн. Одоо хамгийн шударгаар томилогдсон анхны хүн болгосон байж тээ. 3 гишүүн байдаг ш. Нэг нь бол баг бандугай те. Нэг нь хин гэлээ. Ган учир гэдэг. Тэр нь бас нөгөө нээлттэй сонгуульшил оруулалтаар томилогдсон. Тийм дөө зэрэг томилогдсон. Ер нь бол өөр компаниудад төлөөлөг удирдах зөвлөлийн гишүүнч бол нэг бүтэн цагаар суугаад ажиллаад байгаа ажил бол биш шүү дээ, тийм. Гэхдээ энэ оюутлогоо төсөл дээр бол яалтчгүй нөө хоёр улсын хөрөнгө оруулагчид нэгдэж хийж байгаа том төсөл гэдэг утгаараа бүтэн цагаар яалтчгүй ажиллах шаардлагатай болж байна уу. Тэгээ ер нь юу хийдэг юм бэ өдөр тутамдаа? Туузын гишүүд бол одоо компанид тавих шаардлага хяналтаа хийгээд явж байгаа. Тэгээ яг одоогийн байдлаар бол туузын гишүүн бол удирдалт нэг удаа яг одоо юу хуралцуудаг, удирдалтаа нэг удаа тогтмол хуралцуудаг. Тэгээ туузын хурлаас өмнө бас хорвоодын хурал гэж байдаг. Одоо оюун толгойн тууз дээр бол санхүүгийн нэг хор байдаг, санхүү аудитын хор гэдэг байдаг, үйл ажиллагааны нэг хор гэдэг байдаг, хамтын ажиллагааны хор гэдэг байдаг гэх мэтчлээ. Тухайн хорны хурлууд бас явагдаад тэгээ дараа нь туузын хурал болдог байгаа. Тэгээд мэдээж тухайн хурлуудад бэлтгэх хурлуудад одоо ямар нэгэн тогтоолын төсөл орж ирэх тохиолдолд тухайн тогтоолд одоо ямар санал өгөх үү те тэрнтэй холбоотой бас ингээд ажил хийгээд Эрдэнэ соёлын толгой компанитай бас хэлэлцээд Эрдэнэ соёлын толгой компаниас зөвлөмж бэлтдэг л те одоо туузын гишүүд маань туузын хуралд оролцохдоо иймэрхүү байр суурьтай оролцсон шүү гэсэн өдөртөмж өгдөг байхгүй юу. Тэгээд тухайн өдөртөмжийн төслүүдтэйгээ танилцаад бас санал бодлоо илэрхийлээд ер нь тиймэрхүү яг туузын гишүүний хувьд бол тиймэрхүү яг үндсэн үйл ажиллагаа явагддаг. Гэхдээ яг одоо оюун толгой компани дээр үүсчээд байгаа нөхцөл байдал болохоор одоо энэ даалдуурхан зарлал нэвтэрсэн тий хөрөнгө оруулалтын зарлал нэвтэрсэн үйл ажиллагааны эхлэх хугацааны хойшлсантай холбоотой оюун толгойн тууз дээр бас нэг өөр тусгай хороо гэдэг үүссэн байгаа. Тэгээд тусгай хорооны ажил маань болохоор манай Монголын зүгээс ган очир бит хоёр Монгол улсыг төлөөлөөд тусгай хороонд ороод ажиллаж байгаа. Тусгай хорооны гол үүрэг болохоор хөндлөнгийн шинжээчийг авч зардал хэвтэрсэн болон хугацаа хойшлсантай холбоотой хөндлөнгийн шинжээчийн дүнглэлтэд гаргуулах тийм үндсэн үүрэгтэй ажиллаж байгаа. Радиотойгоос бол мэдээлэлээ нээлттэй санхүүгийн мэдээллүүдээр нээлттэй өгдөг л байлгүй дээ тий. Тэгээ ер нь ингээд одоо сая нэлээд хэдэн сар ажиллаа авснаасаа хойш тагийн судалгаа, тайлан судалгаануудаа л их харсан байх. Одоо хөрөнгө оруулалтын гэрээ, дубайн гэрээг ингээ анзаархад бүр ийм заалт дараачтай байгаад тахтай яах юм бэ? Яах вэ гэсэн заалтууд нь юу вэ? Зайлшгүй одоо нэг шаардлагатай өөрчлөх ёстой. Нөгөө Монголын эрх ашгийг хамгаалах гэсэн юмнуудаа сайн оруулж өгөөгүй юм уу гэж би боддог л тоо. Одоо жишээлбэл хүмүүсийн айгу ярих туртай тэр 53% гэсэн заалт идэг тий. Тухайн би энэ талаараас өмнө ярьжсэн л та. Тэгээд тавтаж яриад байгаад уучлаарай. Тэгээд тухайн 53% гэсэн заалт уг нь бол айгу гоё заалт байхгүй. Эрдэнэ соёлын биш оюун толгой төслөөс хүртэх одоо ирж байгаа эдийн засгийн үр ашигын 53%-ийг Монголын засгийн газар бүтнэ гэсэн айгүй гоё заалт тахгүй юу гэнэ. Тэгсэн мөртлөө яг тухайн заалт хэрэгжээгүй тохиолдолд яах юм? 53%-аас ингээд зүрчих юм бол яах юм гэдэг дээр юусе хяналтын тогтолцоо байхгүй тий. Тэгээд дээрээс нь тэр тухайн 53%-ийг яаж тооцох гэдэг гэсэн бас заалт байдаггүй. Одоо ингээд би гадаад хөрөнгө оруулалтын банк дээр ажиллаж байхад ер нь гэрээ хэлэлцээ хийх явцад тухайн гэрээнд ямар нэгэн тооцоол байгаа тохиолдолд тухайн тоог яаж гаргах юм, тооцоол нь яг ямар одоо юутай ах юм те формулатай ах юм тэдний аягүй сан тусгаж өгдөг байхгүй юу. Одоо гэрээний хавсралтаар ч юм уу тухайн гэрээндээ ч юм уу яг ямар том яллаар тооцогдох гэдэг байгаа тийм тэрний аягүй сан тусгаж өгдөг байтал одоо бид нар тухайн 53%-ийг яаж тооцоох гэтэл бид нар яг тодорхой биш үүдэг байхгүй юу. Тэгээд нэг тиймэрхүү одоо
тэрийг нэмээд оруулчихгүй дээ ч юм уу те. Нэг тиймэрхүү юмнууд бол айгүй их байдаг. Тэгээд тийм миний бодлол тийм л. Нэг хүүгээс хүү тооцоох тэргээд те. Тийм. Яг хүүгээс хүү тооцвол тэр нэг хэлцээрийн ер нь бол гадаадын зээл хүүгээс хүү тооцвол нэг тийм байж болохгүй асуудал уг нь бол биш яг биш л дээ. Тэрийг бол тухайн үедээ хэлцээр хийж байгаа хүмүүс л аюу сайн тооцож үзэл Монголын талыг хүртэх өгөөж тэгэхээр өөр нь хэд болох юм, өгөөж нь хизээ болох юм, хизээ авч эхлэхийг гэдгийг аюу сайн тооцох хэрэгтэй байсан байгаа байхгүй юу? Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Төрийн банк. Гелсбанк. Наран хижиж үл хүрэх агуу тэнгис зоригсон ариун мөрөн урсах шавнд нутагт эзэн хаан хувилаа зарилэг буулгаж эрхэм цэнгэлийн их орд цогцлоожээ. Занадо Residence. Цаглашгүй аятух. Томоохон сургуульд өндөр боловсрол эзэмшээд ажилласан туршлагатай тэндээ үлдчихгүй Монголынхоо зорж ирээд бас ингээд төрийн байгууллагад ажиллаж байгаад нь бас их бахархалтай байна. Бид нар ингээд гадаадд байтугай Монголдо ажиллаж байгаа залуучууд хүртэл одоо төрийн байгууллагыг гаднаас нь хараад ямар соёлтой байдаг бол нэг ямар нэг диктатурны нэг ийм уур амьсгалтай ажил яаж явагддаг бол гэсэн ийм төсөөлөл ерөөсөө байдгүй л дээ. Тэгэхээр та нар магадгүй бүр Монголдо биш гадаадд байж байхдаа энэ төрийн байгууллагыг яаж төсөөлж исэн яг одоо дотор нь ороод ажиллахад ер нь ажил яаж явагддаг юм бэ? Ямар уур амьсгалтай, ямар соёлтой, ямар газар байдаг юм бэ? Ер нь уг горл бол одоо хөдөөний хөлөг хөвгөлтэй. Тэгэл яг ажлын туршлагаас ингээ харахаар ямар ч гэсэн би гадаад сурсан ч гэсэн бакалавра хийжээд Монголд яг хувийн секторт ажиллаж байсан. Тэгэхээр яг би харьцуулах гэж үзсэн юм л да. Монголд яг хувийн компанид тий одоо жишээлбэл хувийн секторт ажиллах. За тэрний дараа бас ингээд гадаадад тий гадаадад одоо жишээлбэл одоо Bank of America Merrill Lynch гэдэг миний ажиллаж байсан одоо хөрөнгө оруулалтын банкнд Нью-Йоркт тий Австралид гээд бас ондоо офисууд ажиллаж үзлээ. Ондоо соёл дээр тий. За тэгчээд эргэж ирээд төрд ажиллахад ялгаанууд бол үнээр гардаг юм байлээ л дээ. Жишээлбэл ингээд би Монголд яг за хөрөнгө оруулалтын чиглэлээр ингээд нэг хэд хэдэн компанид ажиллачаад за тэгээд гадаадад ажиллахаар бас эхлээд контраст гарсан л да. Өөрийгөө аягүй голсон. Ер нь бол ингээд стандарт аягүй өндөр байсан. Эхлээд ороо жоохон өндөө яг үнэлгээ жоохон шокнд байсан л да. Тэр соёл дотор оронгуудаа те яг тэр хүмүүсийн сэтгэлгээгээр сэтгээд яг тэр төсөл дээр яг тэр хүмүүс чиг ингээд ажиллахад би бол нилээн catch up буюу нилээн те одоо маш хурдан хугацаанд сайжирч тэр хүмүүсийн төвшөнд очихгүй бол өөрийгөө үнэхээр голсон. Нэг жилийн дотор бол үнэхээр магадгүй бас зарим хүмүүсээс за илүүхэн цаашаа. Гэхдээ айгүй их одоо хурдтай маш одоо хичээх шаардлагатай болж таарч байгаа. За тэгээд дээрэс нь бас нөгөө стресс. Монголд яг үнэглэхэд айгүй стресс багтаа байсан. Тэр одоо хувийн сектор. Гэхдээ яг нөгөө Монголд би ажилладаг байхад бол тий хамаагүй стресс багтаа байж тий. Ер нь хагас сайн бүтэн сайн жишээлбэл заавал нэг ажиллах албатаач биш тий. Гэтэл яг Нью-Йоркт бол ингээд хагас сайн тэр нь ингээд бүр тэндээ соёл байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр соёлд нь уусаад тий ингээд бие хүртэл тэндээ дасан зогцоод ингээд ажиллахад тийм цаг хугацаа шаардсан те. Гэхдээ химнэлтэй ингээд яг ороод ингээд сурхаас ураагүй болоо явж байгаа юм л та. За тэгчээ дахиад ингээд төрд ингээд ажиллахад бас дахиад контрастууд гарч байгаа. Бас дахиад өөрийн давуу нөгөө сул талууд бас байна те. Надаа хамгийн одоо нэг номерт хэлэх зүйл нь болохоор яг хуу төрд ингээд ажиллахад те бас эн чинь явж бүгдээрээ нэг зүйл давтагддаг. Тэр бол ингээд багийн тоглолт. Чи хийж ганцаараа ажилладаг байхгүй. Тэр бас маш олон төрлийн хүмүүстэй те олон төрлийн ажлыг ингээд хийх болж таарна. Тэгэхээр ерөөсөө хамгийн явж хамгийн том чаленж, хамгийн том сорил маань хүмүүстэй хэрхэн зохицож тэг баг болоод баг өдөртөж ажиллах вэ? Энэ бол хамгийн том сорил байсан. Гэхдээ өөрийн тэр одоо яг янз бүрийн стандартаар ингээд ажиллаж одоо би өөрийн нэг стандарт тогтлоо шүү дээ тийм үү. Тэр стандартаа энд ирлээгээд би бууруулмааргүй байна. Тэр тийм хүлээлтийг тийм одоо шаардлагыг тавьж эхэлж байгаа юм л да. Тэгээ ажиллаад их хүлээж авч ийн өргөн тойрных нь хийхтэй тий айгуул магадгүй шүү дээ тий хийхтэй чи тийм үү эсвэл юу их ажилтгий одоо бидрийг дагуулах гэж ялгарх гэж хичээлээ дэр гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм тийм байлгүй яг уу тий янз бүрийн гомдол саналууд зөндөө ирж ирсэн тий би хүмүүсээ ч нэлээд пушилсан тий манай сайд бас яг тийм хүн байхгүй юу бас айгүй тийм
айгу олон цагаар ажилтдаг бас шаардлага өндөртэй тий өөрөө урд нь бас ингээд докторч хийжсэн. За тэгэхээр нөгөө шаардлага хүмүүсээс тавиад гэхээр яг нөгөө эхлээд амаргүй байсан тий. Гэхдээ нөгөө цаг хугацааны явцад бол ингээд ерөнхийдөө надаас одоо би одоо жишээлбэл дэд сайдны хувьд презентац хийлээ ч юм уу тий одоо хийлэхэд ямархуу хүлээлт байх уу тэр хүмүүс гэсэн ойлгоод тий одоо бас нэг хамтарч нэг нэсээ суралцаад л явжлаа. Презентацаа хийх үү тий өөрөө презентацаа юу өөрөө эхлээд бол нэлээд хийдэг гэсэн. Одоо гэхдээ ер нь бол манай залуучууд бол одоо нэг стандарт форматыг бий болгоцсон болохоор бий болсон тий. Тэр хүмүүс ч гэсэн бас ингээд хамтраад суралцаад явж байгаа байхгүй тий. Төсөөснөөс өөр юм харин байгаагүй тий ер нь. Төсөөснөөс өөр юм уу байлгүй яг үү. Төсөөснөөс өөр юмнууд төрийн бас зайлшгүй явах ёстой бас нэг өөрсдийн тийм соёл байна тий. Тэнд нь бас дасан зохицоод явах ёстой тий. Тэр шат амжилгууд ингээд хүнд сурталтаа гэж нэг талаас харагддаг боловч зарим нөгөө талаас бас зайлшгүй байх ёстой хяналтын процедурууд байгаа байхгүй юу. Гэхдээ энийг яаж хин хинтэй харилцан ашигтайгаар хин хинтэй одоо чирэгдэл учруулахгүйгээр хурдан явуулах вэ? За энэ дээр ялангуяа технологиг яаж ашиглах вэ? Ялангуяа энэ ковидтай нөхцөлд бол энэ яг үнэ хэлэхэд төрд бас нэг тийм юу байсан? Нэг тийм одоо disruption гэх юм уу те? Нэг тийм одоо сэрэх тийм одоо гаргалгаа байсан байхгүй юу? Одоо энэ ковидтэй энэ үед бид нэр цахимыг ашиглахаас өөр аргагүй болж байгаа юм уу? Гэрээсээ ажиллах болж таарч байна. Тэгэхээр энэ нь өөрөөсөө биднэрт нэг тийм бараг хүчээр шахуу сурах ёстой нэг зүйл болж гарч ирсэн. Та хоёрын хувьд. За би болохоор Наги болохоор уулар хог хүнд үйлдвэрийн яамны дэд сайд тий. Тэгээд уулар хог хүнд үйлдвэрийн яамны харьяа Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг үндэсний геологийн алба гэж сая шинээр байгуулагдсан байхгүй 20 оны 6 сарын 23-ны засгийн газрын тогтоолтой төрийн байгууллагыг бид нар гаднаас нь их буруу ойлгох юм шиг санагдсан. Яг зөвөр яг шинэ байгуулагдж байгаа тий агентлагт ингээ орохоор зөвөр миний нэг авч хуримтлуулж байгаа туршлага гэвэл ер нь агентлаг шинээр байгуулагдахад ямар бичиг цаас эхэлж явдгийг. Хөндлөнгөөс ингээ ороод ирсэн хүний хувьд ингээ харахаар төрд нэг тийм захирагдуулах нэг тийм зарчим гэдэг бол айгүй тод үйлчилдэг. За ингээд нэг хурал боллоо. Манайд ингээ манай өрөөнд хүмүүс орж ирж байна. Тэд ингээд би тэр дээдл ороод очиод суухад хүртэл надад нэг тийм сонирн мэдрэмж байгаа. Тийм тасаагүй. Тэгтэл удаан ингээд төрд ингээд дарга хийгээ явцсан хүмүүс бол ингээд тэр бол зүгээр энгийн орж ирэл суучдаг тий. Хоймчлуудын хувьд бол тий соёл байгаа байхгүй юу. Тэгэхэд бол би яг ингээд судлаа цэвэр PhD-гээ судалгаа хийж агаад шууд ингээд нэг ганц хүний тоглолтын дээр ингэж өөрийнхөө юмыг харуулж агаад орж ирэхээр түрүү наягийн хэлдэг тэр нөгөө багийн тоглолтын маневр айгу тийм чухал болохыг мэдсэн. Төрийнхэн болохоор яг тийм багаараа тоглолт юм лээ. Одоо жишээ нь нэг албан бичиг гарлаа гэхэд ингээд тойрж явж байгаа нэг соёл одоо журам гэх ингээд явчихаа. Тэгснэ ингээд тэр нь ингээд дамжигдаад явж ийснэ хэрэв удирдлагатай мэддэггүй нийгэм гарчих юм бол тэр хүн дээр асуудал очиж идэг ч юм уу те. Тэр соёл миний бодлоор их зүйтэй юм байна. Тэгжээж багаар хөдөлдөг механизм нь явдсан байна гэж болох. Тэгжээж нөгөө хүн болтны оролцоотой те хяналтын одоо механизм байгаа байхгүй яг. Тэ тэн дээр алдаа гарахгүй те. Бүгд талаас нь хянсан бүгдээрээ окей гэсэн те. За миний хувьд би болохоор Монгол дээрээ бас яг удааг байгаа тий. Тэгээ би ч одоо бас яг төрийн албан хаагч биш. Төрийн өмчт компанид эзэмших 34% төлөөлөөд өөр хувийн компанид ажиллаж байгаа тий. Гэтэ миний харсан нэг үнцэг гэвэл бас яг удаагүй яг ирээд ижсэн чинь цар тахалтай холбоотой хөл хорой болсон тий. Тэгээд яг тэрнтэй үүдэлтэй миний нэг анзаарсан юм гэвэл одоо энэ цахимаар ажил явуулах бас нэг тийм соёл байгаа байхгүй юу. Тэрийг болохоор Америк төрөл жил 2020 оноос эхлээд цар тахлуулаад бид нар гэрээсээ ажиллаад те бүх хүмүүс цахимаар ажиллаад тэгж яагаад бидний одоо Америкт бидний ажил бол яг л офс суугаад яаж явдаг гэсэн. Яг тэрүүгээрээ л явдаг гэсэн. Хүн болгон дор бүрнээ ингээл хийх ёстой юм а хийгээл явсан л та. Тэгээ Монгол дээрээ болохоор надад нэг анзаарчихсан юм нь юу вэ гэхээр бид нар мөн ингээд 2020 оноос эхлээд цар тахлуулаад ингээд айгүй их бэлтгэл ажил хийгээд явах боломжтой байсан боловч яг хөл хорон ингээд зарлаад ингээд хатуу хөл хоронд ороод бүх хүмүүс гэрээс ажиллах болсон ч жоохон бэлтгэлгүй байсан юм уу гэж надад санагдсан л та. Одоо тэгэл төрийн өмчт компанид ажиллаж байгаа хүмүүстэй ингээд хамт тий имэйл одоо би билүүгээ явуулаад ажиллаа хийх гэхээр манад интернет байхгүй ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд бол компьютер байхгүй. Тиймэрхүү асуудлууд байсан тийм. Гэхдээ бид нар тэрийг айгүй хурдан ингээд сураад тэрнээсээ ингээд одоо айгүй хурдан даалтаа. Энэ дэр нэг сайн асуулт байсан шүү дээ. Одоо жишээлбэл яг төрд ингээд данхаагаал амар олон хүнтэйгээ те. Жишээлбэл одоо би яам дээр жишээ авъя л та те. Манай яам одоо орлого бүрдүүлэлт талаасаа төсвийн орлого бүрдүүлэлт талаасаа баг хамгийн том төсвийг бүрдүүлдэг одоо яамнуудын нэг штэ уул уурхай хүндүүлтүүрийн салбар маань. Гэтэл нийт ажилчдынхаа тоогоор ингээд аваад үзэх юм бол манайх чинь нэг 78 хүнтэй байгаа. 78 хүнтэй гэдэг чинь хамгийн
баг хүнтэй яам нөхгүй юу. Тийштэй. Яг нийт ажилчдынхаа тоогоор ингээд 14 ямыг чагсаах бол манайх ёроолт нордог байхгүй юу. Тэгэхээр хамгийн баг бүтцээр хамгийн том орлогыг бүрдүүлж байгаа салбар нь манайх тий. За тэгээд тэр этгийг л бас нэг хүний нөгөө эдийн засгийн бүтээмжийг хараад үзэхээр ялчгүй уулуурхай салбар хамгийн их эдийн засгийн бүтээмж хамгийн одоо өндөр цалин олгож байгаа тий. Тэгээ бас дээрэс нь бас нэг сонирхолтой статистик юу байдаг вэ гэхээр энэ статистикийг бид нар ярьж ойлголцох хэрэгтэй л да. Ер нь бол ингээд ер нь одоо олон нийтээр ч гэсэн энийг мэдэх хэрэгтэй байхгүй. Одоо хамгийн том төсвийг төсвийн нэгийг бүрдүүлдэг мөртлөө бас хамгийн бага төсөв одоо манай яамн дээр ирдэг. Хамгийн 14 гэж агсаагаар манай хамгийн бага төсөвтэй байдаг тийм билээ. Яг ер нь бол ингээд явцсан юм байлээ л да. Гэтэ тэгээ яг манай төсөв чи хаашаа ордог вэ гэхээр нэг цалин малин хийс илүүтэйгээр буцаад нөгөө тэр дараагийн том ордууд шүү дээ тийм үү. Дараагийн оюут толгой Эрдэнэс 5 толгой гэх мэт томоохон ордууд бий болох тэр хөрөнгө оруулалт орж ирэх тэр хамгийн анхан шатны эрлийн тийм хайгуулын ажлыг хийдэг. Тийш тэр ажил руу ханг төсөв маань ер нь л явдаг байгаа юм л да. Тэгэхээр уулуурхаг урт хугацаанда ингээд энэ дээр бүгдээрээ одоо уулуурхатай холбоотой хүмүүс сууж байна л да. Тэгэхээр та бүхэн ч гэсэн энэ дээр санал болгох хэлэх бах. Урт хугацаанда бид нэртэй одоо Монгол улсын одоо тэргүүлэгч салбараар ингээд хөгжүүлэхийн тулд бид нэр одоо Монголын одоо уулуурхаг бол зөвхөн оюут толгой Эрдэнэс 5 толгойр төсөөлж болохгүй байхгүй юу. Дахиад 5 оюут толгой гаргаж ирэх Монголд потенциал байна Дахиад 5 оюут толгойч байх бол потенциалтай байхгүй юу. Тэгэхээр тэр потенциалыг нээхийн тулд урт хугацаанд энэ салбар ингээд цаашаа аягүй сайн хөгжих хэрэгтэй тийм үү? Тэр судалгааны ажлыг нь хариуцж байгаа нь үндэсний геологи албар. Зөв. Тэгэхээр одоо анх удаага яг хариуцсан үндэсний геологи албар ингээд байгуулагдсан тийм. Сайн нөгөө бүтээмж гэж ярьсан дээр бас асуу гэж бодлоо л да. Та хоёр одоо амар ингээд та нэг сард 2 өдөр л амардаг тийм газраас ирээд ажиллаж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө Монгол хүний бүтээмжийг ер нь яаж нэмэгдүүлэх ёстой вэ гэдэг дээр бас ер нь одоо ингээд залуу хүмүүс ингээд төрд орж ажиллаж байгааг бас үлгэрлээд тэгээ нэг тийм соёл стандартыг бас бий болгоод тэгээ ер нь яаж ажиллавал тэр бүтээмж нэмэгдэх ёстой гэдэг тийм чиглэл рүү анхаарах ёстой цаг ирсэн болов уу гэж бас хараад байдаг л да. Одоо яг ингээд та нар шинхэн байгаа шүү дээ. Шинхэн дөнгөж энд ирсэн энд соёлтой араа уусаагүй байгаа дээрээ энийг араа өөрөөр харж байгаа. Юу миний бодлоор бол энэ хүмүүсийн өөрсдөө хандлагын л асуудал та ер нь бол тий ямар ч хүн хөдөлмөрлөөд тухайн хөдөлмөрийн үр шимийг хүртээд тэгээд явах бол айгүй тийм одоо аз жаргалтай тий тийм мэдрэмж авах тийм боломжтой байдаг. Тэгээд монголчуудын хувьд одоо нийтээрээ одоо тийм биш гэж ярих нь ч бас хаашаа юм тий. Гэтэ яг дотроо ингээд юм хий бүтээ гэсэн хүмүүс байдаг. Гэтэл хийж бүтээ гэж бодоогүй хүмүүс бас байдаг тий. Тийм хүмүүсийн одоо хандлагыг нь өөрчлөх одоо тийм үлгэр дуурайл болох тийм хүмүүс бас ер нь гарч ирж байна. Тэгээд тэрийг бас одоо манай залуучууд бас хараад тухайн хүмүүсээс үлгэр дуурайл аваад тэгээд цаашдаа боловсролын чадвараач дээшлүүлээд ажлын туршлагаач бас нэмэгдүүлээд тэгээд явхад ер нь бол тийм болохоор тэгээд өссөн хүмүүс нь илүү амбицтай ажиллаад гэтээ яг Монгол хүний бүтээсэн одоо үр дүн гэдэг утгаараа л яг анхаарах ёстой асуудал ахaltaа хүмүүсийн хандлага дээр би л тэгж бодож байна. Энэ дээр бас нэмэлтэхэд одоо жишээлбэл манай ингээд яамн дээрээ би ингээд жил гаруй ингээд ажиллаж байхад бас залуучуудаа яамныхаа хүмүүсийг ингээд бас бүтээмжийг нь сайжруулахын тулд ингээд бид нэмэлттэй одоо тийм сурах тэр боломжоор нь хангах хэрэгтэй юм шиг байна. Одоо жишээлбэл яг презентац дээр одоо презентац дээр би айгүй ач холбогдол өгдөг юм л да. Яг хуучин банкир байсны хувьд ч юм уу. Яг тэгэхээр хүнд нөгөө юмаа тайлбарлаж өгөх маш оновчтой хэлбэр чи өөрөө презентац гэхгүй те. Одоо шийдвэрээ зөв ойлгуулахад те. Тэгэхээр яг тэрүүн дээр жишээлбэл хэрэг зөв оновчтой сайн хийх үуч юм уу те. Тэрүүн дээр ингээд нэмэлт сургалтуудыг ингээд ажилчдаа өгөөд ч юм уу те. Тэгэх юм бас яг ингээд шаардлагатай тэр сургалтуудыг нөхөх юм бол бүтээмж бас одоо те сайжрах тийм одоо гаргалгаа бас байдаг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн манай сайдууд дээр ярьж л одоо хүмүүстэй яг тийм сургалт авъя. Сургалт хийгээд хүмүүсийнхээ бүтээмжийг сайжруулах дээр ажиллая. Хичээцтэй чинь яг тэгжээж бас бид нэр илүү үр дүн гаргана. Нөгөө хурдан хугацаанд ажлыг хамжуулна те. Би зөвхөн төрийн захиргаан ер нь төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалин гэж байгаа өсвчүүл яасан гэсэн тийм санаа илмэрх юм. Санал нэг өнөө ер нь бол тийм. Би бол одоо миний цалин бага гэж хэлж чадахгүй л те. Тэгээ азар нөгөө breadwinner нь би биш юм да гэртээ. Тийм болохоор тэгээ нэг санаа зовхгүй. Гэхдээ яг одоогийн байгаа цалингаар хүний ингээл линк тэг гэдээ бас шаардахаар. Тэгэл манайхан гэхдээ аягүй сүрхэн штэ. Тэгэл аягүй их ажилтдаг штэ. Яг ингээл яг тулчаар тэгэл ажиллаа. Тэгэхээр тийм нэг хүсэл нэг тийм төрийн албанд ажиллаж байсан тэр хүний тийм нэг бас өөртөө эго бас байна. Айгүй олон хүмүүс л ингэж яриад байдаг шүү дээ. Бидний ихтэй одоо яг бидний үеийн залуучуудыг та нар бол яг ингээд ийм Монгол улсын хөгжлийн, Монголын нэг ийм гой цаг үе дээр амьдарч байна
гэж яриад байдаг те. Тэнгүүд бид нар нэг юм тэрийг сонсохоор нэг айгу үүрэгчээд байгаа ч юм шиг те. За бид нар хариуцлагатай байх бол болохгүй юм байна да ч гэдэг юм уу нэг дор дороо ажиллаж байгаа салбар дээр тэр гой цаг үеийг юм уу тэр хариуцлагатай магадгүй энэ гой цаг үе гэхээр нэг илүү гой юм руу гой юмны суурийг тавьж байгаа гой үе ирэх гэж байгаагийн өмнөх үе гэж ойлгож байна шүү дээ. Тэрийг та нар юу гэж хардаг вэ? Яг ямар гой үе дээр байгаа бид нар? Айгуу гоё асуулт энэ те. Стог асуулт байна. Тийм айгуу. Би явчих тэгвэл. За би ингэж хард би санал нэг байна. Яг тэгэхээр Монгол улсын яг түүхийг нэгэд аваад үзэх юм бол яг ардчлал руу шилжээд 30 жил яг түүхэн цаг хугацаанаас аваад үзэх юм бол яг хүн одоо жишээлбэл за улс оронтой янз бүрийн шийдвэр гаргаад бүтлгүүтээд алдаж оноод те тэрийгэ буцаж анализ хийхэд яг хангалттай хугацаа гэж боддог байхгүй. Тэгэхээр яг эндээсээ суралцаад тэгээ дараагийн 30 жил рүү ч юм уу ингээд дараагийн 10 20 жил юу болох вэ те тэрийг харахад одоо жишээлбэл яг уулуурхан салбараас ингээд аваад үзэх юм бол дараагийн 5-аас 10 жил бид нэр тийм айгүй эерэг те ер нь ингээд цаашаа нэлээд өсөлттэй байх тийм одоо цонх үе гэж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ үед одоо жишээлбэл яг олон залуучууд ингээд гарч ирээсэ тий. Тэгээ яг тэр одоо дараагийн 30 жилийг тодорхойлох яг тэр үе дээр яг тэр одоо уулуурхан салбар чинь Монголд айгүй чухал. Ягаад гэх юм бол эдийн засгийн өсөлтийг одоо урагшд нь авчирдаг том салбар шүү дээ. Тэгэхээр яг энэ үед бүгдээрээ хамтраад зөв шийдвэр гаргаад тий тэр залуучуудын оролцоог ингээ хангаа явах юм бол дараагийн 30 жил өсрөнгөө 30 жил Монгол Улсын хөгжил гэж надад бол харагддаг. Хамгийн ингэ жишээлбэл оюу толгойг ингэж амар задалж хүн болгоо ярьдаггүй л байсан үе шүү дээ. Өмнөх хэдэн жилүүдэд гэхэд те хийцэн тэр гэрээнийхээ заалтыг зөвшөөрөөд тэр хүрээнд одоо юуг нь өгөөд л явж исэн үе шүү. Тэгэхэд одоо ингээд эндээс маш том туршлага суугаа дараагийн оюу толгой дээр бид нар аягүй туршлагатайгаар ажиллах. За одоо бас тэгээд одоо оюу толгойтой холбочих гэдэг. Миний хувьд бол одоо 29 оноос хойш ингээд оюу толгойн асуудал ингээд яригдал хийсэн. Тэгээд тухайн үед одоо Хотод Бацангал захирал бас хэлжсэн. Тэгээд 2008 29 онд оюу толгойн гэрээ зурагтад Монгол улсын одоо болсон хүчний чадамж ямар байсан бэ гэд бодоод үзэх юм бол өнөөдөр шал өөр байсан гэж нэг ярьж байсан шүү дээ. Би болохоор одоо арай л тэр өнцгөөс нь дахиад бид нар 10 жилийн дараа харахад одоо бид нар одоо хөвшин болсон тий. Биднээс илүү мундаг залуучууд гараад ирсэн, гадаадад боловсрол эзэмшсэн, улам их туршлага хөрөнгөлсөн. Яг жигнэсээ би бас 2008 онд оюутан байж байгаа төгсөж хурж ирээд тэгээд шууд уулуурхаа руу ороод одоо энэ Монголд одоо яг болоод байгаа энэ уулуурхаан твшилтэд одоо энэ одоо тесрэлттэй яг тэрнээс суралцаад одоо тэрний л одоо үр ашиг гэх юм уу да тий яг миний эзэмшсэн боловсрол миний эзэмшсэн одоо ажлын туршлага гэвэл тий одоо тэрнтэй адилхан дараагийн 10 20 жилд бүр улам мундаг Монгол залуучууд гарч ирнэ гэж би бол бодож байна. Тэгээд ер нь бол тэгээд бодохоор юм Монголын ирээд айгүй гэгэл санагддаг шүү. Тэгэхээр одоо тийм гоё үе ирэх гээд байгаа юм чи бас бид нар бэлэн байх хэрэгтэй байна тий. Ур чадварын хувьд ч тэр мэдлэг боловсрал нэг юм ажиллах хүчний хувьд ч гэсэн тий. За миний болохоор би яг өөрийнхөө одоо ажиллаж байгаа газартай холбоод хэлье. Тэгэхээр одоо засгийн газар маань тий одоо энэ уулуурхаан салбарыг байнга тэтгэж явах тэр мэдээллийг гаргаад өгөөч гэд геологи албыг дахин ингээ байгуулж авах үед нь яг өнөө үеийн ярих юм бол тий. Одоо энэ гадаад дотоодод зөндөө хүлэн зөвшөөрөгдсөн мундаг геологчд байна. Тэд нар маань одоо ганц ганцаараа яваад ахгүй нэгдээд ингээд яг ажиллах боломж нь ингээд гаргаад ирсэн байна. Тэгэхээр хамтраад ажиллах энэ нөхцөлийг нь бүрдүүлсэн байна. Тэр энэ дээр бүгдээрээ тоглоё, бүгдээрээ нэгдъя гэж хэлмээр байна. Тэгээ одоо яг боломж нь байгаа учраас тэнд байгаа эрдэмтэд судлаачид маань геологи албан дээр ирээсээ тэгээ бүгдээрээ нэгдээд гоё төслүүдийг гаргаж ирэх юмсан гэж бол хэлмээр байна. Тэгээ одоо яг манай нэг салбар дээр нэг ингээ ярих юм бол ташраараа нэг нэр хүндийн асуудал жоохон онцгүй яригадаад байгаа. Одоо ингээд нэг ингэх гэж гинүү тэгэх гэж гинүү гэдэг нэг тийм яриа байгаа. Одоо юу гэдэг хаа хувцсан газар л нэг юм ухах гээд байна уу ч юм уу те. Тэгэхээр яг манай салбар бол суурийн бүх мэдээллийг бэлддэм шүү. Геологийн ажлаас эрлийн ажил эхлээд эрлийн ажлаас уурхаа ингээд хөгжөө явдсан шүү. Үе шатаа болсон ч тэр манайх суур юм аа гэдгийг бас энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс маань ойлгоосай. Тийм тэгээ бүгдээрээ нийлээд их олон зүйлийг хийж чадах бах. Тэгэхээр энэ үе бол их чухал үе байгаа юм шүү л гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээлбэл бид гурийн яг сууж байгаа бол бүгдээрээ л яг нэг үеийн томилгоо тий. Тэгэхээр яг энийг ойлгоод залуучуудад бас ингээд боломж олгоод өөрчлөлт гаргахад нь яг хэсэг нь болоод тий. Ингээ явж байгаа нь өөрөө бас ингээд айгуу тийм одоо тийм түүхэн сайшилтал гэж би бодож байна. За тэгээд ер нь янз бүртэй би нэг хөрөнгө оруулалтын банкэр хийдэг байхдаа ер нь орон цагаар аягүй суугаа сурцсан. Тэгээд өглөө босох шаардлагатай бол тэгэл босно те. Тийм болохоор ер нь л яг нэг тогтсон орондоо ордог өглөө босдог цаг гэж бийдэггүй шүү дээ. Өдөр тутмынхаа ажлыг би Outlook программын календар маягийг ашиглах туфтаа. Тэгээд яг хийх юмнуудаа хувийн ч байсан, ажлын ч байсан бүх юмнуудаа ингээд цаг цагаар нь төлөвлөждөг. Тэгээд яг хаа хэрэг
нөгөө бүх юм төлөвлөсөн ясаар болдоггүй болохоор тэгээд тэр бүтээг бол тэрийг ингээд drag хийгээд дараагийн өдөр рүү шилжүүлчихдэг ч юм уу те. Тэгээ авчаар аяг амар байд. За яг одоо уншиж байгаа ном гэвэл байхгүй. Би ер нь сүүлийн үед ном уншаас илүү айгүй подкаст сонсдог болсон. Ном уншихтаа ч гэсэн уншихын оронд аудиобук айгүй сонсдог болсон л та. Тэгээд подкастууд одоо TEDx Radio Hour гэдэг нөгөө TEDx-ийн хөтөлбөр дээр ярилцдаг юмнуудыг бүгдийг радио шоу болгоод хийсэн тийм подкаст гэдэг. Тэрийг айгүй сонсдог. Тэгээд яг тэр подкастыг хийдэг нэвтрүүлэгч өмнө нь хийдэг байсан бас How I Built This гэдэг одоо бизнес entrepreneur хүмүүсийн одоо бизнесээ хамгийн анх яаж эхлүүлсэн түүхээ ярьдаг айгүй гоё подкаст гэдэг. Тэр подкастуудыг айгүй сонсох дуртай. Яг одоо амралтын өдрүүдээр нь гэрийнхэнтэйгээ айгүй цаг өнгөрүүлж байгаа. Би нөгөө Монголоос яваад 10 жил болцоод ирсэн учраас гэр бүлийнхэнтэйгээ цаг өнгөрүүлэх бол миний хувьд айгүй гоё тийм алтан тий боломж учраас одоо тэгэл хагас бүтэн сайн наав ижинд л яваад чичдэг ш тэр нь л. Одоо олон нийтэд харилцах тий. Одоо олон нийтэд ингээд ярих ч юм уу тий. Одоо төрний хоёул ярьжсэн тий. Хүмүүст яаж товч тодорхой илүү мэдээллийг сайн хүргэх тал дээр яг нэлээд бодож байгаа. Өөр нь одоо хувийн хувьд одоо эрүүл мэндэд аягүй сайн анхаарах нь чухал юм байна да. Одоо ер нь сүүлийн хувьд те сүүлийн үед залуучуудын аягүй анхаарах болсон зүйл ч бас эрүүл хоол, эрүүл амьдрал те. Тэрнтэй холбоотой өөрийнхөө мэдлэгийг ч болон бас яг амьдралд хэрэгжүүлж байгаа юмнууд дээр анхаарах гэж бодож байгаа. Ер нь Монгол улсынхаа нутгаар нь ер нь ингээд нийтэд нэг аялаад үзэж байл санагддаг. Одоо манай баруун аймагуудын тий Баян Хөлгийн, Ховд, Увс нуур тэгээ түрүү ярьжсэн Алтай Таванбогд, Хүүтний орон гэх мэт газрууд айгүй тийм өрмөц төгсдтэй сайхан байгалийн орчинтой тий тийм газрууд руу явж үзмээр байдаг. Би багада хөвсгөл нурлын явж исэн дахиж явж үзмээр байна. За тэгээл манай өмнө говьд чи Ёлын яам гэх зэрэг айгүй сонирхолтой байгалийн бүтцтэй газрууд айгүй хэдэг шүү дээ тий. Тэр газруудаар бүгднгээр нь ер нь явж үзэж Монгол улсаа бас айгүй сайн судалмаар байна л та. Урилга булаа авч ярилцсан их баярлалаа. Манай нэг юм селфи хийдэг боломжтой байдаг. Селфигээ хийгээд наг нанаас айгуу. Тэгээд дуусгая да. Это хавхт намайг гэж. Зааварнаг. За хэвчээ юм. Залуу хүмүүсэнтэй нэг стори чи. Стори. Яг гэрэн гоо.